Эрдэм цацруулсан замнал. 2-4-р зуунд Сүмбүнаар өөрийн хэлээр бичсэн номтой байсныг манай түүхчдийн судалгаагаар монголчууд наандаж 1700 жилийн өмнөөс бичиг номын баялаг уламжилтай түүх соёлын шахагдашгүй ундрахтай оюунлаг ард түмэн байсныг тогтоожээ. Эцэн Чингис хааны үед бичиг номын хэргийг дагнан эрхлэж түмэн олон түгээн толилуулдаг бичээч нарын эрдэм уламжлан хадгалж Хубилай хаан 1279-р онд Монгол бичгийн мэрэгдийн хүрээлэнг зохицуулж улсын хөвгүүдийн сургууль байгуулсан нь Германы эрдэмтэн Хайсаг бэлгийн далай буюу Эзэн хааны академи хэмээн нэрсэн бүлгөө. Эцэг бүгдийн өвлүүлэн үлдээсэн эрдэм номын ариван буйныг оюун ухаандаа мөнхлийн шингээж эрхэм баян эрдэм хэмээн дээдлж ирсэн ард түмэн бид. Түүх соёлын хосгүй дурсгалд бичиг нууц товчоо гэсэр жангарыг бүтээж ганжуур данжуур хэмээх хөлгөн цомролгийг эхлэнэ монголчууд анхлан хөрвүүлсэн улсаа. Өөрөөсөө Даавууд айлмбахан өмсөж өөдөсгөн үрээ нэхий дүлгүйдэж харин судар номыг торгонд баримтаглаж бурханчлан дээдэлдэг билээ. Монголчууд 100 жил нүүдэлдэн номон тээж гэртэн уншиж судлан үр хүүхэдэн өвлүүлэн ирсэн гайхамшигт уламжилтай билээ. Бид гэр орон амьдрал охин хэрэгцээт дагуурс гоёл чимгэлэлгээд бүхэл зүйлийн өөрсдөө бүтээж жилийн дөрвөн улиралдан зохицсон хоолунд цагаан идэ ховтос хундран малынхан түүхийдийг боловсруулан хэрэглэж од иргэсийг шинжин орчлон ертөнц одон зурхайг иргшэн хүн малан анагааж нүүдэлчдийн өвөрмөц соёл иргэншилийг дэлхий дахин таниулсаар 20 дугаар зуунтай золгосон. Бидний удас эрдэмтэн нэгтгэж мэдэхгүй чадахгүй хэмээх явдлаа огтгүй болж үүр цэнгэлийн мандайг олж босхыг данганц бидний сэтгэлийн чин зэрэг мэднэ. Ардын хөлсгөл мандахтай зэрэгцсэн манай оюунлаг хүмүүс ухаан бодлорон ард олнон гэгэрүүлэх номын хүрээлэн байгуулах саналаа богд хаанд нугалбар бичгээр өргөн барьсанд тэрээр мэдэв хэмээн мотрын тэмдэгэ дарснаар баталгаажжээ. Төрийн яамны эрх хэмжээ бүхий хүрээлэнгийн захирлаар жамын гүнг, нарийн бичгийн дараагаар жамсрангийн цэвэнийг, жинхэнэ бичээчээр нямын дэндвийг, гівш шагжийг сударсангийн эрхлэгчээр авч ажилуулжээ. Өөрийн гэсэн байртай улснаар хүрээлэн чухал гэсэн ном судрыг эхлэнэ төвөрлөн орчуулах, ховлон олшруулах, ард олнон сурган боловсруулах буян тайжлыг ийхүү эхлүүлсэн түүхтэй. Нүүдлийн иргэншилтэй улсууд чинь одоо шинэ тухааны талаар хэн байдгүй гэсэн ойлголт бас зарим хүнд байдаг шиг байдгийг. Манай улсд бол бас дээр үдл мэдлэг ухаан, шашин судлал, шашин ном гэд байж. За дараагаар нь бол одоо энэ шинэ үеэс эхлээд бол орчин үеийн шинэ тухаан бол Монголд үнэхээр одоо дэлгэрч одоо хүртэр хөгжиж байгаа юм түүхтэй гэж би боддог. Бидний монголчуудын түүхийг аваад үзэхэд оюун мэдлэг эрдэм ухаандаа тулгуурсан байхдаа хамгийн хүчрхэг байсан юм түүх байдаг. Одоо их Монгол улсыг байгуулж эзэн Чингис хаан Монгол төрөөнийг итгэж хүчрхэгж байхдаа цэцтийн зөвлөлийг байгуулж голох хэрэгээ бол цэцтийн зөвлөөрөө хилцдэг байсан. Дараа нь одоо Хубилай хаан дэлхийн талыг эзэлсэн их эзэнт гүрнийг байгуулах энэ үед бол бичгийн мэрэгдийн хүрээлэнг байгуулж одоо одон орон судлах төвүүдийг бий болгож онсон техник технологиг хөгжүүлж цаас үйлдвэрлэдэг технологиг бий болгож ингэж хөгжүүлж ирсэн нь бол өнөөдөр археологийн малтлах судалгаанаас тов тодорхой болон харагдаж байна. Судрагчдын хүрээлэн байгуулагдсанараа бол Монголын түүх соёл, Монгол хүний ахуй амьдрал, орчин нөхцөл, Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр болон хөрсөнд оргоога баялагийг судлах, аж ахуйн эргэлтэнд оруулах энэ асуудлыг шийдэхэд бол одоо шинжлэх ухааны гол суурь нь болж өгсөн. Бүгд наримдах Монгол ард улсын тус гар тогтнолыг зарлан тун хөглсөн 1924 онд шинжлэх ухааныг хөгжүүлэхийг анх удаа төрийн бодлогын хэмжээнд тавьж үйлдвэрийн товчон хэмээх хүрээлэнгийн эрхэл ажлыг тодорхойлсон баримт бичгийг баталсан.
Энэ баримт бичигт санаваас идүүгээ буй манай судраг бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хураан цогцолсон академи болж чадахгүй за хэмээн ирээдүйн зорилгон болгон тодорхойлжээ. Хүрээлэнгийн анхны хурлаар төвд судрын гарамгай орчуулагч Заваад амьдан гүрэн ирүүлж орос хэлнээс орчуулах ажлыг цэвэнээр монгол хэллэгийг сайд жамын банж бичгүүдээс Монголд холбогдох зүйлсийг зайсан Батчир орчуулах гэгчлэн их ажил эхэлсэн түүхтэй. Түүхс өхөвл хүрээлэнгийн ажилтнууд болон Ширмэн Дамдан их насгдорж Эрдэнэбат хаан гээд гадаад дотоодын олон хүмүүс хөрш орнууд Бээжин, Петербург явж ховор ном судар олж ирэх. Эх орнорон аялан ардын аман зохиол соёл зан үйлээ судлан хөшөө дурсгал түүхийн зүйлсийг үзэж бүртгэх ажилд цагийг зарж биеийг чилээсэн ч бэрхшээлийг үл өгөөрн нэгэн чигт бодлогыг гүйцэлдүүлэхийн төлөө үнэн хүү зүтгэсэн багталтай. Судлаг тунд бие биенээсээ салахын аргагүй шашин соёл хоёрын уулзвар буюу их мэрэгдийн бүтээл их бага таван ухааны шаштар данжуурыг 1924 онд халахын Сайн ноён аймгийн Сэцэн бангийн хошууны ноён 80 тугайтай судраг бичгийн хүрээлэнгийнхэн шадралан Монгол нутагтан залж гэрэлт хөшөөг босгосон нь монголчууд номыг бүх хүнээс дээдэлдгийн сайхан жишээ болсон. Сайлан бэлтгэр саваа бэлдгэсэн сайхан монгол ухаанаар эртний түүхт монгол нутгаас түүх соёлын төмөн зүйлийг цуглуулж судлаж болох авч хэрхэн хадгалж холойрын хүмүүсийн нүдийг хужирлан сэтгэлийг баясгах нь чухал болсон тул үндэсний музей хэрэгтэй болжээ. Огт судлагдаагүй онгонороо байсан монгол нутагт Эндрюс гэгч Америкээр эхлэн хөл тавьж эрт галвын амьтдын үлдэгдэл илрүүлсэн. 1923 онд зөвлөлд орсон эрдэмтэд Симков Монгол хятадын хэлний дагуух өмнөд нутгаар газар зүйн судалгаа хийсэн. 1924 онд зөвлөлтийн шинжилх ухааны академийн Монгол төвдийн шинжилгээний анги Козловын удирдлагаар Хараагийн ноён ууланд хүн нүгийн язгууртны булшинд малталт хийж ховор олдорууд олсон. 1924 онд ноён Козловтай шинжилгээгээр олсон зүйлээс Орос улсад даваачин судлах зарим хэсгийг Монголын талд үлдээх тухай гэрээ үйлдэгдэн хэрэгжсэн байна. Эдгээр эрдэмтэд Монголд явуулсан экспедицийн олдуруудаас үлэг гүрвлийн яснууд, шовоо, ургамал, амьтны цуглуул, булшнаас олдсон зүйлээсээ анхны үзмэр болгон өгснөөр 1924 онд үндэсний музей байгуулагдах суурь тавигдсан. 1921 оноос судраг бичгийн хүрээлэн байгуулагдаж соёлын өв судар шаштран цуглуулж тэдгэрийг хадгалах номын сангийн байрныхан шавыг тавьж үндэсний архивын газрыг бий болгож эхэлсэн бөгөөд жамийн гүн тэргүүтээ номын хүмүүс 2000 номыг анхлан бэлгэлснээс эхлэлтэй. Үндэсний номын санд байж байгаа энэ номуудын бараг 50% нь бол манай л эртний мэрэгдийн 100, 200, 300, 500 мянган жил хадгалсан тэр судар номууд л энд одоо байж байна. Тэгэхээр тэр цаасаа боловсруулдаг арга нь дэлхийд хосгүй тэн дээр хэрглэж байгаа тэр бих будаг шунханч бас хосгүй тэр баралдаг барны хүртэл одоо жишээр бар хийдэг артам дэлхийд тэр Монголоос байдаг л байна. Улсын төв номын сан өдгөө 3 сая орчим номтой. Төвд номын хөмбөрөгт сая гаруй ховор ном хадгалагдаж байдаг бол Монгол судлал гар бичмэлийн фондын энгийн гар бичмэлээс эрдэнэр бүтээсэн гүн ухааны туйлсууд нь гадаад дотоодын судлаачдын оюуны хорхойг хөдлөж байдаг төв болтлон хөгжөөд байна. Зөвлөлт орсын Монгол орныг шинжилх ухаанчлалаар судлах комисс Монгол улсын судрагчгийн хүрээлэн хоёрын байгуулсан гэрээний дагуу 1927 онд 10 эмчтэй эмнэлгийн баг ирснээр манай эрүүл мэндийн албаны хөгжилд хөрш улсаас үзүүлсэн үнэт тусламжийн эхлэл тавигдсан. Улмаар газрын байдал хөр сургамлыг махбодёор ялган шинжилэх ачраад адгуус амтан ус эрднийг судлах анги хүний зан суртал хэл аялгаа шинжилэх экспедиц Оросын эрдэмтдийн удирдлагын дор манай нөхөд оролцсноор судалгааны ажлын амтыг мэдэрч их орнон судлан бүртгэх их айны ихний шанга таталцсан дан ирэмшин хүрээлэнгийн анхны монгол гишүүдэн батлаж Бурятийн Бардын базрыг сул гишүүнээр
Оросын академийн дэд ерөнхийлөгч Комаров, Монгол судлаач Эрдэмтэн Козлов, судлаач Эрдэмтэн Владимирцев, Дорн дахины судлаач Ольденбург, Францын монголч Эрдэмтэн Пельо нарыг хүндэт гишүүнээр анхлан сонгож, өнөөдөр хүртэл 100-100-аар тоологдох гадаад дотоодын академийн гишүүд Монголын шинэ жил ухааны төлөө оюун бодлоо харамгүй зориулж байна. Улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр судар бичгийн хүрээлэн шинэ жил ухааны хүрээлэн болгон өөрчлөлт байгуулсан бөгөөд шинэ жил ухааны хүрээлэнгийн дараагаар Агдан буугийн амрыг томилжээ. 1929 онд тохиролцсон гэрээний дагуу зөвлөлт Орос улсаас Малажихуй хөрс газар Триалан геолог Түүх эдийн засгийн ачаатууд судалгааны үр дүнтэй олон ажил хийсэн. 1935 онд Түүх судлах тасаг байгуулагдаж, дашт оржийн нац хөдөрж эрхлэгчээр томилогдсон судалгаа хийх, орчуулах, бичих, цуглуулах, эмхлэн хэвлүүлэх гээд их ажлыг амжуулсны дүнд шинэ жил ухааны хүрээлэн 1957 он хүртэлх үедэн Заваад эмтний алтан дэвтэр зохиолон бичиж, Чойвсон Дэмэд Лусал нарын Монгол ардын үндэсний хувьсгал үүсэж байгуулагдсан Түүх, Амрын Монголын товч Түүх, Баян чулууны Манж Монголын тухай олон номууд, Цэвэний Монголын Түүх, Лувсан Данцангийн алтан товч, Шагжийн Монгол усгийн дүрмийн тол зэрэг олон бүтээлүүд гарчээ. Хэрвээ Монголын түүхийг аваад үзэх юм бол хэлмэгдүүлэл, цаазлах энэ бүгд чинь яг нарийн дээрээ судлахад сэхэтнүүдийн дунд л болж байсан явдлууд байгаа. Өнөөл судрын бичгийн хүрээлэнгийн хэдийг, их сургуулийн багш нарыг тэгэл эрдэм номтой лам сэхэтнүүдийг л цааш нааш нь харуу цаазлах. Ганц жишээ хэлэхэд академийн ерөнхийлөгч тэгэл судрын бичгийн хүрээлэнгийн одоо ерөнхийлөгч нарыг нэлээ хэдийн цаазаар авах юм уу? Ажил хэлмэгдүүлсэн юм л түүх байдаг байхгүй. 1934 онд Ламсрынгийн Дэндвийг шинэ жил ухааны хүрээлэнгийн дараагаар томилсон. Энэ үед өдгөөгийн шинэ жил ухаан амьдрал сэтгүүлийн эсэг шинэ тол сэтгүүл анхлан гарчээ. 1937 онд шинэ жил ухааны хүрээлэнгийн дэргэд төр сургууль байгуулж, Дамдын сүрэн, Лувсан бандан, Дүгүр сүрэн, Ядам сүрэн, Симуков, Аюурзан, Цэвил, Шагж, Содном нар багшилж байсан сонирхолтой түүхэн зургийг та бүхэн харж байна. 1940 онд хүрээлэнгийн дараагаар Баярын Жаргал сайхан, жилийн дараа Дүгүр сүрэн томилсон байдаг. 1941 онд Орос үсэг дээр үндэслэгдсэн Кирилл Монгол бичгийг авч хэрэглэх болсон. Дайны гал дүрлэж байсан тэр хүнд үе 1942 онд Монгол улсын их сургууль байгуулагдаж, зөвлөлт холбоот улсаас физик, хим, зоолог, зоотехник, хүн эмнэлгийн чиглэлийн олон эрдэмтэн багш нар багшлахын зэрэгцээ судалгааны лаборатори кабинет байгуулах, орон нутагт экспедиц зохион байгуулах гээд Монголын боловсрол шинэ жил ухааны хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Хоёр орны шинэ жил ухааны харилцаа дайны дараа дахин сэргэж, уламжлалт ачаатууд ажиллаж, өмнө говь, баян цаг, нэмэгтээс палеонтологийн судалгааны явцад динозаврын яс сүндэг хөгтний үлдэгдэл олдсон байна. 1950 онд хүрээлэнгийн дараагаар Цэндийн Дамдын сүрэн ажиллах болжээ. Монгол орны Малажихан одоогийн байдлыг судлан цаашид хийгдэх ажлыг ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй явуулахад онол практик арга зүйн асуудлыг манай эрдэмтэд мал зүйчид боловсруулж, үүний тулд Малажихуй ургамал тэжээлийн усны эдийн засгийн ачаатуудыг ажилуулсан. 4 жил гаруй турсны үр дүнд 1952 онд Орхон нарийн хагас нарийн ба бүдүүн ноосны шинэ үйлдвэрийн хонин сүрэг бий болгосон. 1953 он хүрээлэнгийн удирдлагаар Ямын жагварлыг томиллоо. 1954 онд Монгол данхуда жимсгэн нургуулах ажлыг эхлэж, Сэлэнгийн Шаамарт 4000 гаруй алим үхрийн нүдний бут суулгасан юм. 1950-ад оны дунд үед хараа бургалтай Орхон сортын улаан буудын судалгааг дуусч улсад тушаах болсон. Манай орон 1800-арын төрөл ургамалтайгаа тогтоож, ан амьтныхаа тархалт ангиллыг гаргаж, биологийн онцлог нөхцөлийг тогтоож эхэлсэн. Шинэ жил ухааны хүрээлэн 35 жилийн турш зөвлөлтийн шинэ жил ухааны байгууллагуудтай нэгт холбоотой байж, 100 гаруй экспедиц зохион байгуулж, 70 гаруй том бүтээл хэвлэгдэж, 40 эрдэмтэн бэлтгэгдэж, хүрээлэн маань бүх талаараа бэхжиж хөгжлийнхэн дараагийн шатанд шилжин орсон билээ.
Эрдэм шинжилгээний ажилтан профессор багш нарын оюуны чадварыг төвлөрүүлж, ашиглалтыг сайжруулах зорилгоор шинжлэх ухааны хүрээлэн Монгол Улсын их сургууль хоёрыг нэгтгэсэн. Энэ жилүүдэд бүх салбарууд урдах суурин дээрийн түшиглэн ураг шагсаар байлаа. Хүрэл тогоотод одон орны ажиглан шинжлэх тоног төхөөрөмжийг амжилттай суйрлуулж, астрофизикийн эрдэм шинжилгээний ажлын суурь тавигдлаа. 1957 онд Говьолтай нуруу 3 богдод 11.5 баллын газар хөдлөлт болж 850 км хагарал үүссэн тул энэ онд газар хөдлөлтийг судлах эрдэм шинжилгээний анхны станцыг Улаанбаатар хотод байгуулсан. 1950 оны дундуур Дамдын сүрэн нууц товчоо хөрвүүлж Монголын уран зохиолын 100 бэлэг оршуу эмхтэглэн хэвлүүлжээ. Эрдэмтэн Перле Кедан зохиолон бичиж, Эренчин Монгол бичгийн хэл зүй зохиолон хэвлүүлжээ. 1958 онд академич аюурын дулмаа нууруудыг загасжуулсан 20 дугаар зуунд экологийн томоохон олдволсон. 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн газрын зарилгаар шинжлэх ухааны академиг байгуулж, ерөнхийлөгчээр нь доктор профессор Базрын Шириндэвийг баталж, академид хэл зохиол, түүх байгалийн ухаан, налаж ухааны газар тариалан, анагаах ухааны хүрээлэнгүүд улсын номын сан төв музей, Чойчин ламын сүм музей, Богд хааны ордон музейг харьяалуулжээ. Академи Шириндэв манай эрдэмтэд энэ өдөр эс чадвал маргааш үнэт эрдэнсийг заавал уудлан олж, эх орнон хүчрэхэг тэргүүний орон болгож чадна. Шинжлэх ухаан маргааш эс чадвал нөгөөдөр хөрсөн дээр байгаа их баялаг газар тариалан малаж ухай, оймод гол мөрөнгө бүрэн сайн ашиглахад тус болно. Манай шинжлэх ухаан техникийн асуудлыг ч дэвшүүлэн тавьж заавал чадах болно. Өнөөдөр бид энэ үгний үннийг хэрхэн биелүүлэхийн торгон ирмэг дээр ирээд байна. За 1921 оноос бол Судар бичгийн хүрээлэн гэж анх байгуулагдсанаас хойш бол ертөнц цагийн шинжлэх ухааны дардам бөгөөд мөн бэрхшээлтэй замд бол манай үндэсний шинжлэх ухаан орсон гэж хэлж болно. 61 оноос бол шинжлэх ухааны академи гэдэг ертөнц цагийн ямайгийн ийм шинжлэх ухааны төв байгууллага бий болсон. За энэ байгууллагыг үндэстэн байгуулахад бол академик Шириндэвийн оройлол их байсан. Энэ хүний санаачлага итгэх зүтгэлийн хүчинд бол энэ шинжлэх ухааны төв байгууллага академи нэртэйгээр одоо өргөжин хөгжиж ирсэн юм түүхтэй. Анхны шинжлэх ухааны бие даасан төв байгууллага маань дүрм журм амбатлаж 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хүлээж авах байгаль, нийгэм, анагаах ухааны салбарт шинжилэн судлах шаардлагатай сэдвүүдэд сонгон хэрэгжүүлсэн юм. Энэ манай ард түмэн үндэсний сэхэтийн эрдэмтдтэй болсны илрэл төрийн бодлогын томоохон амжилт байлаа. Дэвшүүлсэн зорилтон хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны бүхэл байгууллагууд эрдэмтэн судлаачид хүч бололцоогоо дайчлан бүтээн чадна гэсэн ориглон хүсэлтэй судалж туурахын төлөө хоёр нарны хооронд амархыг мэдэхгүй зүтгэл сэтгэл гарган ажиллацгаасан билээ. 1982-оос 87 онд Чойдгийн цэрэг, 87-оос 91 онуудад академич Намсрын Содомнаар академийн ерөнхийлөгчээр ажиллаж байлаа. Төр засаг ард түмэн шинжлэх ухааны ажилтнуудаа өндөрөөр үнэлж академич Дамдын сүрэн, Эренчин, Ловсон бандан, Шириндэв, Нацагдорж, эрдэмтэн Шагдар, Аюурзан, академич Шагдар сүрэнгээд олон эрдэмтэнд төрийн шагнал 30 гаруй хүнд шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртээгээд байна. Шинжлэх ухааны академи түүний харьяа хүрээлэнгийн ажилтнуудын нийгмийн асуудал, ажиллах нөхцөлийг сайжруулахад төрөөс анхаарч 1970-аас 80-аад онуудад нийгмийн ухааны хүрээлэнгийн нэгдсэн байр, физик техникийн хүрээлэн, химийн хүрээлэн, биотехнологийн төв, газар хөдлөлтийг судлах станцын байрыг болон шинжлэх ухааны техникийн соёлын ордон шинжлэх ухааны мэдээллийн төвийг барьж өгсөн. За монголчууд бол одоо бичиг үсэг, ном судрын баялаг олон зуун жилийн уламжлалтай ийм орон. За шинэ цагийн шинжлэх ухаан боловсрол хөгжсөний эхлэл нь бол одоо 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн.
Содроо хүчин хүрээлэнгийн одоо жинхэнэ одоо гал голомт нь бол манай өнөөдрийн хэлцэх хүрээлэн байна. 50 жилийн хугацаанд манай эрдэмтэн судлаачид бичиг үсгийн улам боловсронгуй болох үеэс үе дамж ирсэн бичгийн болон аман зохиолын өвөл өмжлөө судлах, орчин үеийн шинжилгээний онол арга зүйн дагуу эхлэлийнхаа бүц тогтолцоог нарившин судлах, орчуулгын болон тайлбар тол зохиох, хаалх ойрд бороо зэрэг олон нутгийн айлгуунуудыг судлах ажлыг амжилттай хийсэн байна. Манай Ахмад үе нэрт эрдэмтэн Бямб Эренчин, Ядан Жуун Цэвэл, Цэндийн Даминсрэн, Шадын Лусвандан, Балдны Содон нарын зэрэг эрдэмтэд өмнөх үеийн үйл бүтээл залгамжлан гарч ирсэн. Энэ үеийн эрдэмтэд бүх нийтийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, уламжилт бичиг соёлоо дээдлэхин зэрэгцээ